Яг энэ амжилтанд хүрсэн хүмүүс бол wine хийж байгаатай адилхан гэж зөвлөж ярьсан байхгүй. Тэр нь болохоор маш сайн чанартай wine гаргаж авахын тулд усан үзмийг crashлдаг тийм бүр ингээд бүр шахаж няцалж бүр өстө юучгүй няцалж дарж иж маш сайн чанартай wine-ыг одоо дарсыг үйлдвэрлэж гаргадаг. Яг ингэж одоо нухчиж дарж авах хугацаанд хүмүүс одоо дийлэнх нь яг нэг амжилтандаа яг хүрхийн наахантай тал ирчээл буугаад өгч юм байна л да. Тэгэхээр яг энэ тал дээр та залуучуудад одоо үнэхээр заримдаа буугаад өгчмөр өөрийгөө тэгж их одоо унамаар болсон үед яаж өөрийгөө босгож ирдэг вэ? Та энэ аргаас хаваалцаач. Ястаа гоё асуулт. Маш сайн асуулт. Маш сайн асуулт асууж байна. Сайн байна. Мэдээж хараа овоо яваад нөгөө яриач. За ийм их чихэн ойлголтоо шүү. Хүн болгон бас биш. Жохон танаа одоо тэрэгэн дээр төрж явдаг байсан яриашаа. Тэгэхээр миний ухаан ороод сандаг болох үед та олон хэл сурдаг гэсэн. Нэг юм тухайн үед баг CD гэдэг зүйл их хоор CD тоглоомч гэдэг зүйл хоор байгаад би харчаад энэ юу вэ гэж бөөрнк юм та ингээд чихэндээ чихвч зүүжээд юм бөөрнк CD тоглоомч сонсоод юу сонсоод дуу сонсоод идэм бах гэж бодсон чинь та англи хэл сурч байгаа гэдэг. Тэгээ тэр үед болохоор та орс хэл аль хэзээний нэлээд сайн байсан. Тэгээ би одоо ээжтэй байсан тийм. Энэ жоохон 7 8 9 хэд байсан. Би танаа ээжтэй орсоор яадаг шүү дээ. Та хоёр чинь орс хэлэндээ их сайн гэдгийг бол би мэдчихсэн. Тэгсэн чинь давхар та англи хэл сурч эхэлж байгаа гэд. Тэгжээснаа дараад нь би таныг хятадл сурахаар явсан гэд. Ингээд бүр тухайн үед одоо 20 жил юм уу тий бараг л 20 жил болцсон уу. Тий 20 жилийн өмнө наран гэдэг хүн 5 хэлээр дуулаад 5 6 хэлээр ярих хүнтэй ойлголцох хэмжээний тэгээ зарим хэл дээр нь бол үнэхээр сайн болох тийм зориг тавьсан байна гэж чинь тэр үед та яг тэгж зорж харж ирсэн юм уу? Эсвэл энэ ингээд айжимдаа таныг тийм бүтээсэн. Миний харахаар болохоор та бүр 20 жилийн дараагийн юм харчаад хийгээ явж ирсэн юм шиг. Яг одоо харахаар. Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. 7 хоногоо сайхан өнгөрүүлж гинөө. Тэгэхээр цэцэрлэг далай жаргал сувгийн шинэ 7 хоногийн дугаар яг одоо танд хүрэх гэж байна. За энэ 7 хоногийн дугаараар би өөрийнхөө амьдралынхаа хувьд одоо миний амьдралын хамгийн эрхэм хүндтэй бүхнээс илүү хайрладаг эмэгтэй миний хайртай эгч. За одоо нөгөө олон цолын бүгдийг нь хэлэхээр цагийг аван дээрээс нь цолонд өөрөө хэрэггүй гэсэн учраас хэлэхгүй бүгдээрээ хараад мэдж байгаа наран эгчтэйгээ яг одоо хамтдаа сууж байна. За тэгээд ийм сайхан одоо цагийг хамтдаа өнгөрүүлж залуус зориулсан энэ гоё одоо видео хийх боломжийг олгож өвшөөрсөн эгчтэй маш их баярлалаа. Маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Бас ингэж сайн сууж гинөө. Сайн явж ирсэн тий. Дүүтэйг сайхан нардаг Калифорнид уулзаад тэр ярьж чинь үнэхээр юм бас урд нь хизээж бодож байгаагүй. Гэхдээ сайхан ерөөлтэй юм тийм ээ. Тий бүр яг уулзсангуудаа бодлоо л да сүүлд нэлээд жилийн өмнө хоёул уулзсан тий. Тэр нь болохоор тэр нэг хүмүүнлэгийн ажил дээр яг тухайн үед болохоор бит хоёр хүмүүст зарлаж ерөөсөө тэгж яриаггүй. Гэхдээ тэр ажлыг маш сайхан амжилттай хийгээд дууссан байдаг. Яг тэр үед хамгийн сүүлд уулзсан тухайгаа товчхон сая бодогдсноо яриа л да. Тийм. 325 хүүхдүүд ингээд сурах хүсэл эрмэлзэлтэй түүнийхээ төлөө тэмцэж байгаа 325 хүүхэд бүртгүүлээд тэгээд тэндээс бид нар 6 хүүхдэд ингээд ихтэй сургуулийн тэтгэлэг олгох юм сайхан хүмүүнлэгийн ажил хийж исэн байгаа юм. Тэгээд энд одоо урлаг соёлынхнаас бол одоо яг хамгийн яг бүх зүйлдээ зохион байгуулагчаар гол ажилласан хүмүүс маань наран эгч маань гэсэн. Тэгээд тэр хүмүүнлэгийн ажил учраас хинч ямар ч одоо цалин хөлс гэдэг зүйл огт байгаагүй. Гэхдээ бүгд өөрснийхөө цагаа, сэтгэлээ хичнээн 7 хоногоор зориулаад ингээд 6 хүүхэдтэй гадаад нэгт орсон солонгос руу тий дуучнаар сурах ирэх аваад за энэ дээр флаш хамтлагийн мега маань хамтарч ажиллаж байсан. Маш их баярлалаа. Мегада.
За тэгээд ETV телевизээс хамтарч ажилласан их Монгол FM манай одоо радиогийн хамт олон 105.5 ингээд хамтарсан бүх залуустаа баярлснаа бас хэлмээр байна. Яг тухайн үед бас уран бүтээлчдийг нэг дор цуглуулж бүх зүрх сэтгэлээсээ тэр одоо Монгол залуусынхаа төлөө тийм сайхан ажлыг хийхэд те чин сэтгэлээ зориулсан одоо бодохоор их гоё байгаа байхгүй тэр чинь Монголын бүх том ихтэй сургуулиуд руу бас ингээд хүүхдүүдээ сургасан тийм сайхан ажлыг хийчээд надаас бүр ингээд юу гэх за хүйс өгөөч гэж асууж ирсэн хинч байгаагүй бүр азрах маань байсан те яруу найрагч за таажин классик жим хамтлагийн уянгаа хичээг дагуулаад иржсэн камертоны ган эрдэнэ ах маань ирсэн те ингээд их сайхан юм болж исэн. Тэгээ маш олон хүүхдүүдийн амьдралын алхмыг эзэн эхлэж өгсөн гэж хэлж байна. Тэр хүүхдүүд тэр сургуульд сурснараа одоо тэр маш олон жил өнгөрч чинь сургуулиуд өсөөд ямар эрдэм мэдлэгтэй, ямар мундаг боловсон хүчин бий болсныг одоо гээд башгүй л дээ. Тэгэхээр одоо миний шүүжсэн тэр тэмцээн чиний зохион байгуулсан тэр Монголын авьяаснууд мундаг нэртэй. Тэгээд нөгөө өөрийгөө рекламч сурчилж одоо би ингэсэн шүү гэдэг манай цацрал маань маш олон маш сайн үйлсүүдийг хийжсэн. Тэгээд чин сэтгэлээс хүн тусламж өгсөн маш хариу нэхээгүй тусламж, хариу нэхээгүй ямар нэгэн чин сэтгэлээс хийж байгаа үйлдэл үнэхээр юмдаас амттай байдаг. Тэр зэрэг тэр тэмцээнд орсон тэр хүүхдүүд тэндээс одоо сургууль авсан азтай хүүхдүүд одоо маш сайн хүмүүс болсон бахаа гэж найдаж итгэж байгаа. Яг бол бүгцүүд одоо чин сэтгэлээс чанарын төлөө зориулъя гэж цаг заваа гаргаж одоо маш олон одоо гадны сургуулиуд ярьсан бүх одоо ажлыг зохион байгуулсан цацрал нь. Тийм учраас одоо цацагчтай та нарт танки гэж хэлж байгаа биз дээ. Мартаагүй яг бүгд холбогддог маш сайхан байгаагаа илэрхийлдэг. Тэгээ хамгийн гол нь одоо болохоор Америкийн Калифорни мужид Лос Анжелест одоо ингээд олон жилийн дараа эргээд ихчтэйгээ уулзаад суух энэ сайхан боломж гараад яг энэ дээр бас давхар би яг одоо Калифорни мужийн Лос Анжелест их сургуультай тий бас тэтгэлэг олгох талаар ингээд ажил болгоод энэ маань ихний байдлаар сургууль маань оны өмнө бол яг яриа байсан. Тэгээ яг оны дараа яг ажил болгож уулзалт маань Америкийн талаас бол сургууль маань зөвшөөрсөн байгаа. Тэгээ одоо яг Монгол талынхаа их сургуультай ингэж хамтарч ажиллаа. Тэгээ яаж ямар байдлаар одоо оролцогч хүүхдүүдтэй шагналаа өгөх үү, яаж тэтгэлгүүдээ олгох уу гэдэг талаас яг гарын үсгээ зураад ингээд яг эцсийн байдлаар ямар ч байсан Монгол залуучууд маань бас цөөхөн ч гэсэн тий нэг гэлтгөө хоёр гэлтгөө залуучууд тэтгэлэг авахын сайхан боломж бас бүрдэж байгаа. Тэгээ яг дахиад яг ийм гоё ажиллаар хоёлаа уулзаад эхлэнгүүд надад үнэхээр гоё санагдаж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээ өмнө нь ерөөс огт тэр зүйлийн тухай ярьж байгаагүй юм байна. Тийм сайхан ажил хийж зураг харахаараа л сандаг. Би яг өнөөдрийн энэ бичлэгийг нараагчтай хийж байгаа гол зорилгын хувьд одоо яг миний сувгийг үзэж байгаа залуучууд маань миний үеийнхэн надаас дүү миний дүүнэрийн үе дөнгөж одоо яг бүр 13 4 15-тай ингээ шилжилтийн насанд ирсэн хүүхдүүд гэх мэтчлэн залуу үеийнхээ илүү их байгаа. Тэгээд яг маш их зүйлсийг надаас асуудаг байхгүй юу. Тэгээ би чинь бүрэн хариултыг нь өгөх хэмжээний хүн биш. Тэгэхээр тодорхой хэмжээний бас ялангуяа урлагийн тал дээр илүү ингээд хүсэл эрмэлзэлтэй мөрөөдөлтэй залуучуудаас их холбогддог. Тэгээ тэр талаас нь би бас тантай ярилцаж таны бодлыг сонсъё. Магадгүй үзэгчд маань залуучууд маань үзээд нэгийг бодож хоёрыг тунгаагаад тий. За нэрээ юм биш шүү. Би бас сонголтын дээр ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй юм байна гэдэг юм. Нэг тийм мессеж очино гэдэгт итгэлтэй байгаа учраас тантай ярилцахыг чин сэтгэлээсээ хүссэн. За тэгээ хамгийн ихэнд нь болохоор би танаас нэг юм зүйл асуумаар байна. За та яг энэ урлаг гэдэг энэ том салбарт Монголын урлагт хөл тавьсан зөвхөн Монгол хэлгүй одоо дэлхийд даяар та алхаад явж чинь дэлхийн урлагийн одоо оронд очиод ингээд аядуугаа өргөө явж чинь. Тэгэхээр яг энэ таны сонгосон энэ дурлсан энэ мэрэгжлийн хамгийн сайхан хайрлам тэр зүйл нь юунда байдаг юм бэ? Тэгээ яг яагаад та энэ мэрэгжлийг сонгосон бэ? Тэгээ миний мэдхийн та өөр мэрэгжилтэй. Би чинь таныг жоохон охин бахасаа би битээр ч одоо төрсөн ихчтэй шиг дийж намайг дийж өсгсөн байгаа юм тэгээд. Их чигээ бол их олон мэрэгжилтэй гэн мэднэ. За
одоо ингэ нөгөө баг наснаас л эхлэв та тийм ээ. Хөвсгөлийн өргөн хотод би урд нь ярьцлага хийжсэн би одоо мундаг орос хэлний багштай байсан. Хайртай багш. Одоо тэр багш маань Эдит Пиаф гэдэг Францын дуучны тухай номыг надад уншиж өгч. Би тэр дуучны түүхийг сонсоод дотор маань ямар нэгэн өөр ертөнц бий болж их нухацтай тийм мэдрэмж төрж ирсэн надад тийм гүн мэдрэмж. Тэр багш маань бит хоёр одоо найз шиг тийм байсан. Хэдийгээр одоо багш сурагч хоёр байсан ч гэсэн ижилхэн юм ярилцдаг. Маш их зүйлийг тэр багшаас тэр багшийн ертөнцөөр дагаж аялж явдаг гэсэн. Тэгтэл тэрний одоо бага охин цацрал би ингээ тэргэн дээр түрээд явдаг гэсэн. Хөөхөн охин бас их заримдаа гүжүүд. Тэгээд хамт багштай хамт хүүхдийн төрөлцөөд ингээд дээш нь ярилцаад ингээд явдаг байсан. Ийм сайхан цаг үе л дээ. Тэгээд би анх Улаанбаатарт эрэхтэй одоо кинодрамын анги сурахаар ирсэн. Тэр үед 1992 он Франц дууны уралдаан болж би Гранд При шагнал авсан. Гранд При авчаад тэр тайзан дээр авсан тэр мэдрэмж намайг үнэхээр зөвхөн өөрчилсөн гэж байна. Би ерөөсөө дуучлал болсон. Яг миний хүсэж байгаа одоо зүрх сэтгэлээс үсэж одоо мэдрэгдсэн зүйл би тэр дуучлал болох хэрэгтэй. Тэр тайзан дээр авсан. Би яг энэ хүсэж байгаа юм байна. Би яг энэ юм бэ. Би тэгээд олж авсан. Тэгээд тэрнээс хойш би өөрөө дуулахаар тэмцсэн гэсэн. Тэмцлийнхаа их шат орсон. Өөрийн дуу тоглох юмсан. Дараа нь дахиад англи дуу маш сайн шалгаж сонсч ирсэн. Би ерөөсөө өөрөө төлөвлөх гэсэн баг гэж байна. Тэр дуу яавал энэ ертөнцөөр өөрчилж дуулж болох вэ гэдэг нэлээд санаж ирсэн. Маш олон орны дуу залуусаа сонсч ирсэн. Тэгээд удахгүй одоо миний хүслээ зорьсон зүйлийнхэн төлөө тэмцэх тусам зам байхгүй өргөн болж дэлгэгдэж ирдэг. Эдгээр зам бэрхшээс хаагүй байсан ч гэсэн хүсэл мөрөөдөл дуртай ажиллаа хийн гэдэг бол ерөөсөө тэр хүний ганц төлхөр нэдэг. Хаан тэр төлхөрөө аваад явж байхад бол цоож хаалттай цоожтой хаалттай тэрийг тааруулж болох. Тэр хаалгуудыг нээсэр явал одоо нэг мэдсэн одоо тодорхой хэмжээний олон альбом гаргацсан. Маш олон орны тайзан дээр татсан. Ийм хэмжээ төрсэн байна л да. Тэгээд одоо чиний асуулт руу одоо ингэж оръё л. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг бол ерөөсөө хамгийн чухал зүйл. Эндээс хүн зорилгоо бий болгодог. Энэ болно гэж боддог. Төлөвлөгөө, план гэж ярьдаг. Төлөвлөгөөгөө боловсруулдаг. Амьдралынхаа чих шугамудаа би ямар хөндлөх вэ гэдгийг ерөнхийдөө зургаар сайн харж эхлэх гэсэн үг байна. Тэрэндээ чи үнэн шүүрэ. Яг хамгийн гол нь чи 100% хүсэж чинь үү гэдгийг бас сайн мэдрэх хэрэгтэй. Чи яг 100% хүсэж байгаа. Тэгвэл чиний явах зам яг түрүүний хэлдэг шиг дэлгэрүүлж байгаа. Замаа засаа. Энэ миний мэдхгүй хаалаа. Дараагийн хаалаа онголголоо. Миний хүсээгүй зүйлэн за энийг хаалаа. Дараагийн онголголоо. Энэ яг миний хүсэж байна. Зарим талбар таахгүй шүү дээ, тийм ээ. Гэх жишээ нь ингээд одоо оролдоод үзэх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь зах зээлээ сайн судлах хэрэгтэй. Манай хамгийн одоо хэцүү зүйл бол би одоо ярьсан дандаа л хэлдэг. Манай зах зээл үнэхээр жижиг байгаа учраас өөрийн дуулах зах зээл чиний төрөвчнөөс мөнгө байгаа чиний тоглолтыг хэн үзэж чадах вэ? Чиний сэдвийг хэн худалдаж аваад одоо сонсож чадах. Одоо сэдвийг шалгахаас илүү та нар шууд тоогоор ярьдаг болчихсон шүү дээ. Инстаграмын минь хин их үзэх үү? Фэйсбүүкийн хитэн тоо үзэж өдрийн тоо шалгаал тийм ээ. Бөө алгоритм яриад ингээд тийм ээ. Гэх жишээ. Тэгэхээр ертөнц яг эдгээр өөрчлөгдсөн гэсэн дуучин болох гэж байгаа. Энэ хүний зүрх сэтгэл рүү ордог энэ мэрэгжил гайхамшигтай мэрэгжил. Тэр тусмаа хий хоосон одоо тоон тухайд зүрх сэтгэлээрээ дамжуулж тэр хүмүүстэй холбогдох ёстой л доо. Энэ бол хамгийн чухал зүйл. Өнөөдөр магадгүй хүн их соёоч өнөөдөр Instagram, Facebook-ийн тоогслоо энэ дээр тэрнгээрээ нэг хүн жоохон хэдхэн өдөр амьд явж болно тийм ээ. Жоохон сонирхолтой явж магадгүй. Гэтэл урт хугацаанд чи өөрийгөө хурахгүйгээр амжилттай явъя гэвэл юмны түрүүнд тоогдох. Энэ луга маш олон зүйлийг хийж боловсруулах хэрэгтэй. Энэ би сэтгэлийн хоол зүйлрүүгээ бүгдэнд хөрөнгө оруулалт маш сайн хийх хэрэгтэй. Ингэчээс дараагийн шат руугаа одоо чи
ямар үзэгч рүү чи дуулдаг бол чи өөрөө хинбэ гэсэн чиний өөрийн чинь өнгөтөр чиний дуу хичнээн настаа байх уу хэр удаан амьдарч чадах вэ энэ дуу тэр хүмүүстэй хамт төгшөрч чадах уу гэдэг энэ бүх тооцоо бодох ёстой болно одоо дуучны хүнд ярьж штэ ер нь баг мэржил бүхэн төстөө тэгэхээр зэрэг альва мэржил суулж байгаа хүн болгон өөрхөн зүрх сэтгэлээсээ тэрэндээ дуртай хүсэх хэрэгтэй тэрнийхээ тэр тууштай тэмцэх ёстой тэгээ альва зүйл одоо бас нэг анхааруул л да бүх зүйл сошиал медианд одоо идэгдсэн биш шүү дээ идэгдсэн одоо энд чи хитрхи сошиал медианд автар нөгөө мөнгө цаана хэн байгааг мэдэхгүй цаана ямар зах зээл байгааг мэдрэхгүйгээр нэг зүйл дэмж өнгөнд автагч энэ төр зүрийн блин одоо юу гэдэг бэ гялцсан гясгисэн юм лөө хамаагүй тийш хорхороо л гэж хэлэх байна. Бодит амьдрал дээр энэ хүч их өөр шүү дээ. Их өөр. Тэгэхээр зэрэг залуучууд хэлэхэд тэр тоо өнгөн гэдэн одоо тоо гэж хөөж одоо нерв энэ ч бас их депресс хүн орж байгаа. Тэгэхээр тэрийг бас өөрөөсөө холдуулж тууштай гаргал яг бодит зүйл рүү ороосоо гэж бодож байгаа. Тэрийг санагдаж байна л да. Ер нь яг одоо дуртай зүйлээ хайж болоод өөрийгөө одоо яг өөрийнхөө дурлсан зүйлдээ одоо long term урт хугацааны зорилготой байх хэрэгтэй. Тэр одоо яаж ч тийм донд шантрах үе гарсан тэрнийхээ төлөө тэмцэж чаддаг. Тэгээ маш сайн чанартай бүтээлийг яг одоо хүн болгон л ер нь бол өөрийн амьдралаа бүтээж яваа шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө тэр бүтээж байгаа тэр дурлсан зүйлдээ бол чанарыг эрхэмлэх нь байна. Урт хугацааны зорилго тавих нь байна. Тэрнээс биш нэг өнөө маргаашаа харахгүй, 1 7 хоног, 1 сар, 1 жил гэж харахгүй нь байна. Насан туршийнхаа ингэж харах нь байна. Чи өөрөө байхгүй, би байхгүй болсон ч дараагийн үе гэж харах нь байна тийм ээ. Яа тэгээ яг энэ дээр болохоор би яг ингэж асуумаар байна. Жоохон байхад та намайг одоо тэрэгэн дээр төрж явдаг байсан ярьлаа. Тэгэхээр миний ухаан ороод сандаг бол үед та олон хэл сурдаг гэсэн. Нэг юм тухайн үед баг CD гэдэг зүйлийг CD тоглоомч гэдэг зүйл хоорд байхад би харчаад энэ юу вэ гэлээ бөөрнки юм та ингээд чихэндээ чихэж зүүчээд юм бөөрнки CD тоглоомч сонсоод юу сонсоод дуу сонсоод идэм байх гэж бодсон чинь та англи хэл сурч байгаа гэдэг. Тэгээ тэр үед болохоор та орс хэл аль хэзээний нэлээд сайн байсан. Тэгээ би одоо ээжтэй байсан дээ. Би жоохон 7 8 9 видео хийсэн. Би танаа ээжтэй орсоор яадаг гэсэн шүү дээ. Та хоёр чинь орс хэлэндээ их сайн гэдгийг нь бол би мэдчихсэн. Тэгсэн чинь давхар та англи хэл сурч эхэлж байгаа гэд. Тэгжээснаа дараад нь би таныг хятад хэл сурахаар явсан гэд. Ингээд бүр тухайн үед одоо 20 жил юм уу тий бараг л 20 жил болцсон уу. Тий 20 жилийн өмнө наран гэдэг хүн яаж 6 хэл дээр дуулдаг 6 хэл одоо 5 хэлээр дуулаад 5 6 хэлээр ярих хүнтэй ойлголцох хэмжээний тэгээ зарим хэл дээр нь бол үнэхээр сайн болох тийм зорилго тавьсан байна гэж чинь тэр үед та яг тэгж зорж харж ирсэн юм уу эсвэл энэ ингээд айжимдаа таныг тийм бүтээсэн. Миний харахаар болохоор та бүр 20 жилийн дараагийн юм харчаад хийгээ явж ирсэн юм шиг. Яг одоо харахаар би одоо том болсон хойноо тийм ингээд зүйлийн тань үр шим аль хэзээний гараад ирснийг би харангуут ийм мод тавьсаад ийм жимсийн аваад ингэжсэн юм байна штэ гэж бодож байна. Тэгэхээр та тэр үед тэгээ олоод харсан байсан юм уу? Энийг яг залуучууд бид нар яах вэ? Манай би нөгөө дуулаад эхлэх үедээ жүжигчин дууш урлагийн хүмүүсийн амьдралаа маш их ядуу байсан юм шүү дээ. Асар хэцүү ирийн дөнгөж дарчлал арчлалын хувьсгал явагдаад бид чинь хэцүү байдал байсан шүү дээ. Талхаач хүртэл аваачирч авдаг. Мах, өрөл, бүх юм картаар. Тэгээд тэр үед оюутан сурна гэдэг маш хэцүү юм байсан. Тэгээд энэ бүгд чинь одоо нүдэн дээр болоод өөрийнхөө биеэр мэдэрч байгаа тохиолдолд би яаж өөрийн зах зээлтэй болох вэ гэдгээр бодож ирсэн. Тэгээд би хэлсэн шүү дээ маш олон англи дуу сонсдог болсон. Өөрөө одоо нэг дуу сонсдог болсон. Тэгээд аль хэзээний одоо би хятад дуулах хэрэгтэй байна, орсод дуулах хэрэгтэй байна. Одоо би англиар дуулах хэрэгтэй. Хэдийгээр миний одоо хэл одоо 100% мундаг яриа биш гэсэн би одоо энэ хэд орондож өөрчлөсөн кофе худалдаад аваад ууч. Гэхдээ бүгдэн дээр нь сайн дуулна. Би нэг дэдгүүр тавьсан. Маш сайн дуулдаг. Тэр орны хүн зүрхэн шимширтэл хүртэл би тэр хэлээр нь сайн дуулах ёстой гэж боддог гэсэн. Тэхийн тулд тэрний чинь өнгө болгоныхан дээр би үгээ
Ямар акценттэй. Монголчууд болохоор тэр Лавда мөрний 95-аас сургаан байсан. Тэр концертанд авах бол би Imagine-ийг сурч Imagine there is no heaven. Үгүй дэндүү гүнзгий өөрөө мэдрээд байдаг. Үгүй яг гүнзгий утга нь юу вэ гэдэг ойлгох байх шүү дээ. Тэр үеийн одоо нарийнш. Тийм үн тул тэр үгнүүдийг ойлгохын тулд үгүй болгоныхын дээр монголоор ичж байгаа. Тэгээд тэрийг яг ингээд уншаад ерөнхий утгыг ингээд ингэхээр зүрх дотроос уудлагдаж арангийн ертөнцид нийлэдсэн байхгүй биш. Тэгэхээр энэ дуу болгон их амттай. Дуу болгоны хөгжим тэр гайхамшигтай ертөнцийн бүтээсэн бидний ализаны бидний тулааг үзүүлээд тулаад үзсэн тэр системтэй орнуудын дуу их өнгө санагдсан. Тийм болохоор би одоо гадны орны дуу шунаж ирсэн. Тэгээд ч тэр хүмүүстэй гүрүүд маань гараад ирж байгаа юм. Одоо би тэр орны хэл дээр нь дуунуудаа сурцсан байсан учраас нэг дугаараа би одоо маш олон тоглолтуудад дуулах жишээ тийм ээ. Гэх жишээний би одоо ямар ч оронд очиж болоход нэг тэр орны хүмүүсийн нэг хэдхэн хөрхөн жижиг юм одоо нэг оройныхаа зоогонд өөрийгөө залгаад дуулах үзэгчд дүүрэх хэмжээний фенотик шүү дээ. Одоо тэгэхээр би өөрхөн зах зээлийг одоо маш сайн үлдсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр би залуугаас өдрөө тэрийг тооцоолсон. Ятд сурч байгаа ч байна. Тэрний тулд би музик арт менежментийг ижигванли менежментээр сурч байгаа шүү дээ. Тэр зах зээлийг ойлгож илүү ойлгох юм. Яг би зах зээлийг үнцгийг мэдлэггүй байсан учраас гэтэл ерөнхийдөө мэдрээд байдаг. Юу нэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр хятад тавьж сурч шин тийм байхгүй. Тэгээд яг хуу хэлний мэргэжтэй хүмүүс юм уу тэдрийг бодвол одоо би миний хэл хажууд гэхдээ би түрүүгээр би яг л тэр орны хүн шиг болох ёстой гэдэг л нэгдүгээр тавьдаг. Тэр бол маш хэцүү. Тэр аялал аялал гэхдээ цаана бас наран ус сонсож явах хэрэгтэй. Заавал наран ус сонсох хэрэгтэй. Тэр өөртөө сонсож явах хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр 20 жилийн өмнөх нарын эгчийн өөртөө тавьсан зорилго нь бол зөвхөн Монголын зах зээл байгааг байна. Зөвхөн 3 сая биш. Тэгэхээр залуус бидний хувьд одоо намайг үзэж байгаа миний үеийн одоо доотлын үеийн дүүнер манаас надаас ингээ асуудаг олон асуултууд байдаг. Би заримдаа үнэхээр би хариулж мэдэхгүй, би хариулж дийлэхгүй тийм асуултууд зөндөө асуудаг. Тэгэхээр яг энэ дээр хэлэхээр ялцчгүй бид нар зөвхөн Монголын зах зээлийг гэж харахаас илүү мэдээж Монголоо гэх номер 1-тэй. Энэ бол бидний эх орон, бидний төрсөн нутаг тийм учраас өөрийнхөө эх орондоо эхлээд болвол топ байх хэрэгтэй гэж би бодчих. Зөв. Тэгээд би миний хувьд бол гэж бод тийм одоо бодол зорилготой хийж байгаа ажилдаа ямар ч ажил хийж болно. Магадгүй зүгээр засварчин ч байж болно тий. Яг тэр хийж байгаа зүйлийг ерөөсө хамгийн шилдэг нь яг орноо байгаа. За тэгээд дараад жишийнхаа хувьд бол дэлхий дээр ямар их том зах зээл орон зай бидэрт ямар их боломжууд байгаа гэдгийг нүдэнэ гэдэг их томоор хараасаа гэдгийг одоо тод жишээ сууж ийн л гэж хэлмээр байна. Яг тэгэхээр би хүүхэд одоо тэр жоохон ухаан орсон охинд л анх энэ олон орны хэл дээр сурч яах ч юм бол гэж бодож исэн чи 20 жилийн дараа надаа хариултыг нь хажууд ирэхдээ нэг ч үг хэлэхгүйгээр зүгээр хийсэн ажлуудыг нь би хараад ийм зүйл хийх гээл тэр үед тийм юм хийж эхэлжсэн байх нь байна штэ гэдгийг сайн байна дөө олж харсан байна. Тэгэхээр зөвхөн монголоор хэмжигдэхгүй дэлхийн хаанч утсан өөрөө зах зээлтэй байхын тулд энэ ажлыг хийсэн. Тэгэхээр бид бүхэн бас энэ зүйлээс үлгэр авч өөрөө өөрсдийнхөө сайжруулалтыг хийж цаашаа 20 жил, 30 жил, 40, 50 жилийн дараа би хаана байх вэ гэдгээ харах хэрэгтэй байх нь. Миний үе одоо ганцаарчлан тоглолтыг одоо хийж болох одоо өөрийн тоглох гэсэн шүү дээ. Миний уран сайхны тоглолт биш. Амьдралынхаа төлөвтэй чи ганцаарчилж хийж болох боломжууд байдаг. Одоо дуудаад явхад ганцаараа өргөдөх тийм ээ. Ганцаараа хий. Тэр үед одоо хятад Орос эдэр маань одоо гаднаас уурч тавах нөлөөл өндөртэй. Яг одоо сошиал медиа байх учраас одоо их сонирхож өрдөг. Тэгээд дуучдаас нь өөр дуулж нэг өөр мэдрэмж авахын тулд баг өрдөг. Одоо бол бүх зүйл их хэцүү болж байгаа. Яг тэгвэл та нар энийг бас тооцоолох хэрэгтэй. Үе өөр учраас сошиал медиа гэж зүйл нэг талаар сайн боловч маш дэлгүүрээр маш хурдтайгаар хэдэн секундын дотор маш олон ястаг хүмүүс өөрийн одоо зүйлүүдийг тавьдаг.
энэ олон одоо өдөр тутмын энэ эргэлтсэн энэ одоо өнгөнгийн ажлууд тийм ээ өнгөнгийн одоо амьдралууд өнгөнгийн амжилтууд энэ бүгд хурцтай инх тусан одоо нөгөө зах зээл чинь багасаад байна шүү. Их ихтлээд байгаа юм шиг өөрсдөө танилцуулаад идэт байгаа юм шиг болж нөгөө талаараа басан хүмүүсээс одоо шин мэдрэмж нөгөө хүлээцтэй авах хүлээж агаад за Монголоос нэг дуучин ирсэн тэрийг сонсох юмсан гэж хүлээд юм аль эзээг нөгөө өөрсдийнхөө сайтууд дээр ингээд их дэлгэд тавьчихаар тэр нь жоохон аль эзэний мэдчихэр бас их тийм сонирхолтой болоод ирж байгаа. Тэгэхээр энэ ч бас хэцүү болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр маш ухаантай том багтаа ажиллахаас өөрөө болчихж байгаа. Сүүлийн үеийн дуучлалын одоо яагаад багтаа ажиллаад байгаа бас тийм. Тэгэхээр маш том багтаа байж маш том эйжент, маш том продакшн байж одоо бас аваа. Жишээ аваад хэлбэл Солонгос одоо яаж Америкийн Холливуудын зах зээлд гарч ирж байгаа киногаараа, дуурчдаараа тийм бүр бүхэл улсаараа дайрч гарч ирж байгаа. Тэгээд дахиад нөгөө бодлого маш зөв сэтгэх хэрэгтэй. Бид нар жоохон одоо бусад орны алдсан алдаач юм уу бусад орны давшиж байгаа давшилтууд тэгээд бодож байгаа бодлогууд хийх гэж одоо тавьж байгаа алхмуудыг сайн хараад аль нь одоо алдаж байна аль нь оновчтой тэр бүгдээс бид нар авах заримдаа өөрсдийн зах зээл тааруулаад одоо боловсруулах боломж зөндөө шүү дээ маркетинг гэж байна. Тэгэхээр зэрэг том баг ажиллаж байгаа. Энэ одоо дэндүү сошиал медиа хөгжтөөс маш одоо өөр ертөнц болоод ирлээ юм болов. Тийм. Тэгэхээр зэрэг нөгөө одоо жишээ нь тэнд ороод нэг сайхан жаз гоё дуу үзээ суух өөр мэдрэмж. Зүгээр камерны цаанаас энэ үзээ суух хоёр чинь асар өөр батал зүйлүүд байна. Тэгэхээр энэ нөгөө хүмүүсийн одоо хандлага тэр сайхан очирч хөрвөл сонсвол эсвэл сошиал медиагаар сонсвол сонголтууд амар их болчихж байгаа болохоор маш их болчихж байгаа болохоор энэ маш зөв хөдөлгөөн их эрсдэлтэй болчихж байгаа юм зах зээл. Тэгэхээр улам их хүчтэй тэнцэх хэрэгтэй. Маш улам их тэнцэх хэрэгтэй. Улам их хичээх хэрэгтэй болчихж байгаа. Одоо ингээл би Америкт ирээд камер хамж явж байгаа. Дэлгүүр болох нь хааж утсан. Одоо энд ингээд 9 шид дуунууд явж байгаа. Сэн зүйлүүд бас сүлдө бүр ингээд хааж орсон одоо ингээд маркет бүх юм үзүүлэлт бүх юм тоо бүх юм үзүүлбэр ингээд юм очихоор ингээд нөгөө хүмүүс тэр гоё нөгөө мэдрэмжүүд басаад ирж байгаа юм л та. Хэлж яах вэ? Өрөөдөх. Тийм. Зэ битээр байраа солиос уучлаа. Нараагч маань намайг айгу намдуухан ярьдаг. Их сайхан нөгөө улам яриад ингэж сонсомоор ярьдаг юм байна. За тэгээд хойлооч өгнийх ярьдаг байсан да. Тэгээд би залдиж байгаа байраа сольж. Яг л энэ нар тусаад байгаа миний дуухад нэлээд борлчих шиг байна. Калифорни нар одоо чи борлоо. Хортой. Би борлоо. Д витамин авна. За ямар ч байсан сая нөгөө ингээ яг энэ тэмцэл гэдэг зүйл ярьсан чинь хамгийн анх намайг надад их том нөлөөлж исэн таны хэлж исэн үг санаанд орчлоо л доо. Би их ичимхий хүүхэд байсан гэдэг. Их ичимхий. Нараагчийн ээжийнхаа ингээд аавынхаа ингээд гойны цаагуур орчоод хүний урдуур гарч чаддаггүй нэг тийм юмнаас ингээд нууцчдаг, ичдэг тийм байсан. Яг тэр зангийн маань ингээд засаж тэр бол сайн тал биш. Учираас намайг өөрийгөө илэрхийлдэг тийм одоо зөв хүүхэд болгож хүмүүж үйсэн хамгийн том өөрчлөлт байсан гэхээр хамгийн анх намайг чадахгүй хамаахгүй тайз руу хөвөө гаргацсан. Өөр чадах юм нараагч өөрөө маш сайн дуулдаг, тайзан дээр байдаг, тайзны хүн учраас намайг тийш нөгөө нүүрмгийн болгосон нь тайз руу хөөж гаргаад дуул гэд тэнгүү би яах юм? За мэдхгүй би жоохол ингээ өсөө хоёр талтай ингээ бооцсон. Тэгээ яг тэр үед чинь ингээ гараад дуул гэдгсэн чинь гарч дуулсан. Тэр их хичмхийн хүүхдийг аймагт нь төрүүлээд улсын хэмжээнд явуулах хэмжээний бэлтгэсэн тэр бол маш том одоо урам. Гэхдээ би ч улсад очихоор айн штэ. Аймгийн төрүүлсэн хүүхдүүд Улаанбаатарын дүүргийн төрүүлсэн хүүхдүүдтэй би өрсөлдөх болсон чинь тайз руу чи микрофон аваад дуул бэлтгэлээ сайн хий.
чи тэгжиж энэ дундаас ингээ ялгарна гэсэн чинь би ингээ нөө ард микрофон авч чадахгүй ингээд айгаад зогсоодсэн чинь тайз руу гар үгүй бол одоо тий чиний амьдрал чинь ялгаа байхгүй яг энтэй адилхан байна. Чи энэ микрофон авч дуулах бол чамд ирж байгаа боломж. Хэрвээ чи энэ боломжийг өөрөө чи гараараа одоо очиод микрофон аваад дуулаад энэ боломжийг чи өөрөө бүрдүүлэхгүй бол чи амьдралд ч гэсэн одоо тийм байхгүйгээд би ээж та хоёр тэгж хэлсэн ч юм аа би өстой уйлаад нус нулимсантай гутгалцсан юм очиод ингээ микрофон аваад яг тэрнээсээ хойш ерөөсөө за окей миний амьдрал гарч ирж байгаа ямар боломж байна тэр бүх боломжийг би яг микрофоноо гартаа атгаж байгаа шиг би ингээ атгах авах хэрэгтэй байна би өөрөө тайз руу тий алхах хэрэгтэй байна энэ бүх зүйлийг би хийх хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгож ирсэн тэгээд мэдээж хэрэг таны амьдралд ч гэсэн ер нь хүн болгоны амьдралд ийм асуудалтай зүйлсүүд зөндөө байдаг. Тэгээ яг энэ ялангуяа том зорилго тавиад явж байгаа, алхаж байгаа үед илүү их байдаг юм шиг нэ сүүлийн үед надад илүү их одоо тэгж ухаарад байна л та. Тэгээ яг саяхан би нэг найзтайгаа ярилцлага үзэж байхад тэрэн дээр нэг тийм одоо мундаг тийм одоо ихтгэл тавьдаг тийм өвөө ярьж байсан. Тэгээ жишээ татаж ярьсан тэр зүйл маш их таалагдсан. Тэр юу байсан гэхээр одоо яг энэ амжилтанд хүрсэн хүмүүс бол вайн хийж байгаатай адилхан гэж зөвлөж ярьсан байхгүй. Тэгээ тэр нь болохоор маш сайн чанартай вайн гаргаж авахын тулд усан үзмийг крашлдаг тийм бүр ингээд бүр шахаж няцалж бүр өстө юучгүй няцалж дарж иж маш сайн чанартай вайныг одоо дарсыг үйлдвэрлэж гаргадаг. Яг ингэж одоо нухчиж дарж авах хугацаанд хүмүүс одоо дийлэх нь яг нэг амжилтандаа яг хүрхийн наахантай тал ирчээл уугаад өгч юм байна л та. Тэгэхээр яг энэ тал дээр та залуучуудад одоо үнэхээр заримдаа буугаад өгчмөр те өөрийгөө тэгж их одоо унамаар болсон үед яаж өөрийгөө босгож ирдэг вэ? Та энэ аргаас хаваалцаач. Ястуу гоё асуулт. Маш сайн асуулт. Маш сайн асуулт асууж байна. Сайн байна. Мэдээж хараа овоо яваад нөгөө яриач. За ийм их чихэн ойлголтоо шүү. Хүн болгон миний ойлголт юм. Тэр ус үзмээр одоо бяцалж जैन тэ нухч जैन. Энэ бол зөвхөн өөрөө нухч байгаа. Хүн одоо энэ олон жил хүнээр биш. Ямар нэгэн хүчин зүйлээр биш. Амар албаа хялбараар биш. Тэр одоо ус үзмийн нухч байгаа тэр үед л хүн бол өөрхөн дотоод ертөнцтэйг маш сайн тэмцэгдэж сурах хэрэгтэй. Тэ. Амжилтанд хүрнэ гэж яриад байгаа. Тэр удаан хугацааны явцад одоо чи 20 жилийн хугацаанд нарыг хичнэ. 20 жилийн өмнө арай өөр нар юм. Энэ хугацаанд хүн шахуулсаар одоо өөрийгөө хүмүүжүүлсээр зассаар яг өдний насанд тэрээд одоо өөрийнхөө хийдэг зүйлээ хийгээд ирэхээр цаашаа улам амжилт гэдэг чинь юу юм бэ гэдгийг ойлгож ирж байгаа. Амжилт гэдэг юм бэ? Өөрийгөө ялсан ялтаас гарсан гайхамшигтай. Цаашаа өдрөмж тэр сайхан өдрөмж ойлгох. Амжилт гэж юу яриад вэ? Тэр нэг өөр ертөнцийн дээр аваач тавьчаад тэр миний амжилт гэж үгүй. Чи өөрийгөө ялан дийж явж хүрсэн. Өөрийгөө ялаад үр дүн чинь хангалттай. Одоо чамд гэж байгаа 80, 90, 100, 50, 60 тэр өгч байгаа процентын үр дүн нь амжилтын үр дүн. Тэр сайхан үр дүн ба шүү дээ. Тэр чинь чамаг марах амжилтанд хүлээдэг гэсэн. Дахиад тэрэндээ хүрлэх дараагийн өөр зорилго. Гэгч шин. Энэ хугацаанд ерөнхийдөө зөв замаар явсан хүн бол ертөнцийг зөв өнцгөөс нь хараад ирэхээр чи яг юунд дуртай? Чи улаан өнгөнд дуртай тийм үү? Би ямар үедээ аз жаргалтай байх юм? Би ямар үедээ аз жаргалтай байх юм? Би юу хийвэл ялагдтыг? Би ямар үедээ одоо хүч мөхөсдгийг? Энэ бүгд ойлгоод ирэхээр ертөнцийг ямар богино хугацаатай. За би одоо л ийм л юм хийх юм байна штэ гэх. Одоо миний насан дээр хүрэх юм. Яг энэ ойлгоод яг ингэ мэдрээд ирэх. Хэрвээ чи зүг явж байгаа штэ. Тэр бүхэн бас ойлгох. Одоо ухамсрын хэмжээ. Тэр бол бас бүрд ертөнцөө өөрийгөө ойлгохгүй сэрт ализэний уцах цаг гэсэн байдаг гэж. Тэгэхээр зэрэг миний ойлгож байгаа шүү. Тэгэхээр зэрэг өөрийгөө ойлгож өөрийгөө ялаад
явхад дараагийн шатнууд улам амттай болов. Чи одоо шунаж мөрөөдөж өсөж байгаа тэр олон өсөл шунлууд чинь өсөл багасаал чи сайхан тайван амар амгалан мэдрэмжийг өөрөө мэдэрдэг. Ямар ч олон дэмий юм нэгээд цаг дэмий өгч зорсон юм бэ? Одоо энэ л гол нь юм ба шүү дээ. Би ингэхээр ийм таашаалаад гэдэг юмудаа яг зөв мэдрээд амьсгалаад ирэхээр маш easy, маш амархан, тайван. Тэгээд цаас юм шүү дээ. Яг л мөн чанарын яг зөв мөн чанарын олгож ирэхээр маш тайван. Өөр бодлоо. Хүнд үзүүлэх, хүнд гайхуулах, шунаа, эсвэл бүх юм л авч марч юм шигтэй. Бүх юм ингэж марч юм шиг. Тэр зүгээр л сэтгэлийг том шунлууд явж идэг байхгүй. Хүн өөрөө өөртөө ажиллаж байгаа. Тэр бүл юу ч биш. Энэ юм биш үү? Энэ л байсан юм биш үү? Энийг л зорж ирсэн. Энийг л одоо ингэж хийх хэрэгтэй юм байна. Энэ зүйлийг л ойлгох юм шиг байна. Тэгэхээр яг өөрийгөө таних одоо энэ бол өөрийгөө таньж мэддэг тэр бол одоо хамгийн чухал нь гэхээр яг энэ дээр би яг энэ сая өвөл одоо Харвард дээр хичээл авахд яг энэ тухай дэлхийд даяар ярьж байгаа байхгүй 21-р зуунд амьдарч байгаа бидний хамгийн одоо өвөрмөц зүйл юу юм гэсэн чинь бид одоо машин буюу энэ робот гэдэг зүйлтэй хамт амьдарч байгаа ийм одоо энэ хагас автоматжсэн зүйл рүү шилжиж байгаа энэ том 90 зуунд амьдарч байгаа бидний нэг тийм өвөрмөц онцлог гэж байгаа. Энэ зуунд амьдарч байгаа хүмүүсийн. Тэгэнгүүт хүн гэдэг зүйл өөрөөгөө яг энэ дээр одоо яг энэ одоо бидний ашиглаад байгаа энэ ухаалаг гаруудаас ухаалаг энэ бүх зүйлс. Тэгээд энэ ашиглаад байгаа олон энэ интернетийн платформ тий Instagram, Facebook энэ олон зүйлс энэ бүх зүйл чинь яг юуны төлөө байгаад байгаа юм гэхлээр биднараас илүү сайн таньж мэдэх гээд байгаа учраас энэ зүйлийг энэ технологи бүтээгээд хийгээд байгаа гэдгийг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр одоо би өөрийгөө мэдэн штэ гэд биелэх хүн тэгдэг те. Тэгэнгүүт ингээд яг үүндээ бид нар мэддэг юм байна. Тэгээ мэддэггүй учраас одоо энэ дэлхийн топ явж байгаа хүмүүс ялангуяа яг энэ хийгээд байгаа энэ одоо технологийн шинжилэл нь биднараас илүү биднийг мэдж авах гад тэгээд бидрийг илүү мэдээд ирэхээрээ за гонигсэн үедээ цацрал ийм дуу сонсох дуртай шүү. Энэ хүн яг одоо өнөөдөр ийм одоо аз жаргалтай мүүдтэй байгаа бол энэ хүнд яг нэг ийм зүйлийг өгчих юм бол өнөөдөр энэ хүн ийм болно. Яг надаас илүү сайн мэдээд намайг контролдох хэмжээний тийм хүчтэй зэрсэг одоо бий болгож байгаа болгоцсон. Тэгээ тэрэн донд бид нар амьдарч байгаа. Тэгэхээр яг өөрийгөө таньж одоо юу гэх юм нэг машин нэг тэр роботонд өөрийнхөө толгойг мэдүүлэхээс илүү өөрийгөө таньж мэдж тэрнээс илүү мэдлэгтэй одоо тэр машинаас илүү өөрийгөө мэддэг болохгүй болвол өнөөдөр яг одоо тэр роботуудад бид нар өөрснөө тархиа мэдүүлээд зарим хүмүүс бол яг үнийг хэлэхэд тэрэндээ аль хэзээний тархиа мэдүүлээд яваад хилцэн гэдгийг ингээ харамсалтайгаар хэлж байгаа байхгүй юу? Гейм тоглоом нь зүгээр эргэлтэн дунд ороод ингээд үнэхээр харамсалтай ингээд тэрэндээ бүр яг ингээ тоглоомны уг нь бол өөрөө удирдах тоглох хэрэгтэй байж итал өөрөө тэр тоглоомны нэг зүгээр тоглогч болцсон тэгээд ер нь юу хийгээ явж байгааг ойлгохоо болцсон. Тийм байгаа нэг харамсалтай гэд ингээд хэлж байгаа. Та одоо ингээд бараг л миний мэдхий дэлхийг тойроод явцсан. Дэлхийг тойроод одоо ингээд аялахын аялаад, сурахын сураад, амьдрахын амьдраад, аялын тоглолт хийгээд нэг хэсэг хугацаанд байдаг ч юм уу. Тэг яг нэг ийм ямар ч байсан одоо дэлхийн хамгийн хөгжилтэй гэсэн өндөр хөгжилтэй орнуудаар явсан. Тэгэхээр яг таны одоо зүгээр хөндлөнгөөс төрхөн зур дайсан ч бай. Тухайн оронд байж явах хугацаанд ингээд анзаарсан амжилттай явж байгаа залуучуудыг хараад Монгол залуучуудаа хараад за манай Монгол залуучууд нэг одоо үеийн залуучууд нэг ийм зүйлээ жоохон анхаарч ясаа гэж бодсон тийм ямар нэг бодол байгаа бол тэр талаасаа хуваалцаач. Тэгэхээр энэ ерөөсөө нөгөө өөрөө өөртөө итгэх асуудал, өөрөө өөрийнхөө хүчинд итгэх нөгөө өөрийгөө олох асуудалтай үргэлж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь чиний одоо ярих гэдэг зүйлээр маш сайн ойлгож байна. Би жишээ нь одоо ингээд энэ Америкт ирчихэл миний англи одоо та нар шиг одоо өдөр болгон англиар ярих байгаа учраас мэдээж акшн хурж ирээд гэсэн сонсоод би юу ч гэл тэн дундаас нөгөө качиж олж юм байна. Олж авахгүй ш нөгөө өгнүүдийг заримдаа ихэндээ хөдлөал гэж тоо сайн хэлдэг юм ямар үг хэлчих байгаа гэдэг.
Ойр тооныхоос юу хүч вэ сая? Тэр нь юу хүч вэ? Тэрний дараа нэг үг хэлсэн тэр нь юу хүч вэ? Гэж явчихаар ойлгохгүй. Яг энэ байдлаас эхлээд нөгөө хэлчихсэн зүйлээ одоо би бүжгийн хичээлд яваад тэр багштаа буцаагаад ингээд өөргөө бүжгийн хичээл гэсэн авсан шүү дээ. Тэр багштаа буцаагаад би ингэмээр ээ гэдэг ингээд хэлэх гээд ингэтэл нөгөө үгэн дээр итгэлгүй уруу үг сонгочихгүй гэсэн итгэлгүй ганц хоёр тийм моментууд гарч иж байгаа юм чинь тийм. За тэг жишээний ийм байдлаас жижиг өөрөө өөртөө итгэлгүй одоо заавал зөв ярих гэсэн одоо би буруу ярьчих үү дээ гэсэн энэ болгоомжлолоос одоо л тэр асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр л нөгөө өөрөө өөртөө байж та. Тэгээд би яг одоо залуу хөлтэй биш учраас тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгоод бишээ биш. Би ингэж хэлэх гээд байна л та гэж тайлбарлаад иргээд хэлчихэж байгаа. Тухайн үед жижигхэн тэр хэдхэн секундын дотор л эргэлзээ ингээд жоохон ингээд нэг буруу хөдөлчих юм бол тэр боломжийг алдах учраас. Яг. Тэгэхээр ерөөсөө тэр бие илэрхийлэх шууд гарах. Энэ чанарыг бас л өөртөө суулгах хэрэгтэй. Яг л чи итгэлтэй байна өөртөө. Чи нэг хэлэхдээ чи мэдчихэж байгаа шүү дээ, тийм ээ? Чи 100% тэр хүмүүсийн өмнө итгэл тавьтай чи тэр асуудлыг мэдчихэж байгаа. Чи хийсэн. Тэгэхээр тэрэнд санаа зовхон байхгүй. Тэр гарах л ёстой. Ер нь нэг тийм барьерыг гэж дарж сурах хэрэгтэй л дээ. Наад ч гэсэн заримдаа байж дээ. Залуутаа байсан тийм ээ? Тагнаас уулаад ичээл тийм ээ? Гişшин тийм итгэлгүй байсан. Энийг яаж даван болох вэ? Өөрийгөө тураах хэрэгтэй, тэмцэх ёстой, би хичээх ёстой, би энийг ялан хэлэх ёстой. Нөгөө нарыг бодож байгаа. Чи биш штэ. Тэмцэх ёстой. Ингэж түрүүн байсан штэ. Ингээд энэ хугацаанд дотор хүн өөртөө ажилласаар ингээд яг чи өөрөө яг энэ үед наад барьяа бичиж байгаа. Тэгэхээр тэр залуучууд биш хөгшмөд ч бүр ямар ч насны үндэ бүгд бай. Тэгэхээр би энэс ичээ зах байх зүйл биш. Хүн өөрөө л зөв илэрхийлж өөрийгөө бодолж гарах ажиллах асуудал. Тэгэл нөгөө асуудал дээр очиж байгаа. Цэц. Өөрийгөө л яа. Би нөгөө дасгал гэдэг хүмүүстэй намдаа хамт натад басан. Планк барихтаа. Зарим нь болоод яа гад боонтэй. Бас өөрийгөө яа. Өөр хэнийг ч ялахгүй. Энэ өндөрлөл бол өөр хэнийг ч ялахгүй. Чамаагч би ялахгүй. Чи намайг ч ялахгүй. Зөвхөн өөрийгөө яаж яаш намжлаа. Тэр бүүж байгаа хүмүүс тэр хугацаанд өөрийгөө хүчтэй ингэж ажиллаж чадсан учраас ажиллаж чадаад ялж байгаа шүү дээ. Спортынхаа хүртэл бүх зөвхөн өөртөө ажиллана. Шагн хөдлөл эсвэл ингээл тэмтээгэл ингээл хийдэг хамаг юм нөгөө атаархал шагн очиод байдаг. Тэр хооронд өөрийнхөө хүчин тэр энерги зарцуулах хэрэгтэй байхгүй. Гэх жишээ нь бүх зүйлийг өөр дөрөл авчирч өөр дөрөл ажиллана. Тэр над буруу хэрэггүй зүйл рүү одоо яг энэ атаархал тэр зүйл рүү ингэж цагаа яг л өөртөө дайчин тэр хамгийн зөв. Хүний амьдрал хүний тэр зүйлүүд ер нь бол огт хамаагүй зүйл шүү дээ. Чи хүнд туслах чи явал өөр хүн сайн үсэн гэхээ хийх чиг болов өөр. Өөрхөн сурч мэдэх, өөрхөн амьдрах тэр амьдралын тэр зам дээр өөртөө л ажиллана. Өөрөөс чинь илүү нөгөө автомат зүйл илүү их таниад эхлэнгүүт тэр орон маш амархан эзлэгдэх юм боломжинд бүрдэж байгаа маа. Ягаад гэхээр өөрийгөө танаагүй нэгээ дэмждэггүй энэ байдлаас болоод хагаралцсан энэ жижиг одоо улс орнуудыг дор нь эзэлж авах амархан болсон. Ягаад гэвэл тэр бүх хүмүүсийн тархийг контролдож байгаа учраас бидний энэ юу бодож санаж юу хийгээд байгааг бидний утсан дээрээс бидний энэ бодол дотроос бүгдийг контролддог болсон учраас бүх одоо карт, бүх одоо мэдээлэл, бүх мэдээлэл. Одоо тэгээ нөгөө энэ нэг аюултай юм одоо би тэр хүн хэлж штэ. Ямар ч одоо аль салбар сошиал медиа гэдэг зүйл. Хүн өөрийнхөө орон зай, өөрийнхөө одоо юуг нээсэн хувийнхаа одоо профайл нээсэн гэдэг болж байна. Бүх хүн үгүй шүү дээ. Харин чи бүр илүү нээлттэй болгоод бүх зүйл эрсдэлтэй зүйл хэтэрхий өөрийнхөө хувийн амьдралыг дэлгэж оруулаад тэрнийхээ хажуугаар өөрийн чинь бүх юм дэлгэж таах дараагийн хүндөө одоо дайралт хийж өрөөсөө. Тэгэхээр маш хувийн одоо мэдээлэл орон зайгаа маш сайн баталгаатай хамгаалтай. Энэ чинь тоглоом шүү дээ. Сошиал медиа чинь ерөөсөө энэ тэр орон зай нууцлагдсан авдар биш шүү дээ. Танай гэр шиг биш байхгүй юу? Бүх юм дэлгэж тавиад энэ чинь чиний орон зай биш.
Энийг маш сайн одоо ойлгосон юм шиг байна. Би энэ их андуурууд байх шиг байна те хүмүүс одоо бүх юм энэ бол миний орон зай, энэ бол миний энэ чинь нэг өдөр алгах байхгүй болно. Энэ бол асар их гэмт хэрэгтнүүдийн нөлөөнд орох, хулгай зэлийн ер нь бүх юм дөртөгт хамгийн том боломж. Энэ бол баян хулгай шүү дээ. Хулгай явдаг шүү дээ. Баян өдөр банкнаас янз бүрийн банк болно, эрүүл бүх мэдээл тэгэл одоо энийг ерөөсөө энэ бол хувийн орон зай биш. Энэ сошиал медиа бол одоо чиний профайл бол хувийн орон зай. Яг жинхэнэ бодит амьдрал биш. Яг үүнийг яг ингээ бодит амьдрал гэж ойлгоод тэр хүн бүх юмаа дэлгэцэн байна гэж ойлгоод бас хүний ингээд орон зай руу бас дээрээс нь халдах энэ бас их бүдүүлэг. Тийм болохоор тэр сошиалын цаана мянган энержи нөө эсвэл секси байна уу яг тэр хүний бодит байгаа байдал биш. Энэ цаана ямар ч хүн байж магадгүй. Энэ бол зүгээр сошиал, энэ бол зүгээр зураг, энэ бол зүгээр нэг өнгөлөн гадна талаас өөрийгөө бүрдүүлж харуулж байгаа нэг юм иж. Тэрнээс биш та бүрэн тэр хүнийг мэдчихэж байгаа гэсэн үг биш. Тийм болохоор сошиал хандж байгаа хандлага бас нэг эргээд хараарай залуусаа. За ингээд яг энэ нэг юм жоохон нервтэй юм ярмаар байна. Дараагийн асуултыг би ийм юм асуумаар байна. Энэ надад ирсэн асуулт. Би хариулж чадахгүйс учраас танаас асууж байна. За бас юу. Чи яасан нухацтай юм асуулт шүү. Өнөөдөр жингэл нухацтай. Надаас их олон ирсэн энэ асуулт. Тэгээ би хариулж чадахгүйсэн болохоор би над руу шил. Тэгээд танаас шийдүүлж байна. Танаар шийдүүлье. Илүү туршлагатай хүн. Ингэсэн. Яг одоо 17 настай 18 хүрэх гэж байгаа. Тэгээ их сургуульд орох гэж байгаа юм л да. Тэгээд өөрөө болохоор дуу хөгжимд үнэхээр дуртай. Тэгээд ээж нь болохоор эмч бол гэж зөвлөдөг. Аав нь болохоор математикийн чиглэлээр яв гэдэг. Ингээд аав ээж хоёрын хулгах тэмдэг ерөөс байнга авдаг. Тэгээд ээж аваад авахгүй өөрөөхөө явмаар байна. Гэхдээ би яг одоо итгэлтэйгээр би ингэж хэлж чадахгүй. Ээж аавынхаа өөдөө сүрж чадахгүй байна. Би яах ёстой бэ гэж байгаа. Тэгээ бас хоёр дахь яг энэтэй адилхан асуулт асуусан хүн болохоор 40 гарсан гэж байгаа. За надад хэлж байгаа. Хичин чамаас ихчээ. Хичин 3 хүүхэдтэй юм эмэгтэй. Гэтэ миний насан туршдаа бодсон зүйлийн дотор цохилдог зүйл би дуу хөгжим тухаангууд дуртай. Гэтэ миний эзэмшсэн мэрэгжил санхүүч. Тэгээд санхүүчээрээ би үнэхээр ингээд дурлаад явъя гэж өөрийгөө хүчилсэн ч би үүнийг хийхийг хүсдэггүй. Тэг би яг одоо ингээд оройтцсон нөө. Би ингээд яг энэ дурлсан насан туршдаа дурлсан энэ зүйлрээ явахыг хүсэж байна гэж. Ингээ энэ хоёр тал дээр нэг нь бол яг одоо сонголтоо хийх гээд их сургуулаа сонгож байгаа хүүхэд 17-тай. За нөгөөх нь 40 гаруй насны эмэгтэй байна. 3 хүүхэд ээж. Тэгтээ дуртай насаараа хүссэн зүйл нь дуу хөгжим тайзал тэр хүн бодогддог. Яг яах вэ гэдэг ингээд асуусан. Би үнэхээр мэдэхгүй байсан. Юу гэхээр. Тэгтээ энэ бол айхтар эмзэг асуудал л да. Яг бол хүний амьдрал хамаагүй одоо зөвлөж болохгүй. Хүний амьдрал одоо яг алхам хийх гэж байгаа. Тэр мөчт нь эргэлэн дараа нь тэр хүн өөрийгөө тэрийг авч явж чадахгүй. Бодсон амьдралаас өөр байх юм. Тэр хүүхд алдаа хийх юм шүү дээ. Тэгээ цаг алдаа буцаад нөгөө юм зарих. Ийм зүйл гарна л. Тэр болохоор би юу зөвлөх вэ тэр? Нэгдүгээр зах зээлээс болох хэрэгтэй. Жишээ наран гэдэг дуучин одоо бий болно. Маш их тэмцэж ээж одоо нэг жоохон тайван болж штэ. Тэгтээ стил одоо маш их зорилгууд ихтэй. Хөдөлмөрсөөр байна. Тэгэхээр зах зээл нэгдүгээр тооцсон байдаг. 17 дуучин одоо Instagram, Facebook-ийн одоо сошиал медиагийн үзүүлдэг зураг телевизээр радиогоор сайхан дуулаад байдаг, гавь ганган машин унаад байдаг. Энэ амьдрал чинь маш их тэмцлийн үр дүнд бий болдог. Гадны дуучид ялангуяа маш том баг ажилладаг, том зах зээлтэй. Хүн амын том маш өндөр. Америк бол багийн дуу хөгжмөр соёл нь одоо энүүгээр солонгос хоёр одоо маркетингээр зодож дэлхийг одоо байлдан дагуулж явдаг. Ийм улс орн баггүй юу? Амьдралын хэв маяг нь хар багасаа дуу хөгжим, баскетбол энийг бол одоо хар багасаа тэр бүтээгдэхүүнд худалдаж авахд бэлтгэгдэж төрүүчээ бэлдэж өсдөг гэж хэлж болно. Тэд нь тэр одоо маркетингээр бий болсон хүүхдийн тоглоомоос эхлүүлээд Америкийн хүүхдүүд ээж аав одоо хотоолт гэдрээд худалдаж авах ийм хэмжээний одоо соёлд бэлтгэгдэж багаас өсдөг байхгүй тэр маркетингийн бүх юм. Монгол бол өөр зах зээл. Монгол асар өөр сэтгэхүйтэй шүү. Зах зээл. Тэгэхээр
жишээ нь одоо хэрвээ би Америк дуучин байсан бол одоо миний бодволтыг авч өмсөд миний нэртэй эмгийг хүмүүс зүгээд миний гаргасан брендийн эдний шилэг хүн зүгээд би одоо нэгүрээ дуучин бол бас тодорхой хэмжээгээр орлоготой амьдрах боломжтой. Тэрийг одоо нэгд шүтсэн бол Япон, Америк одоо солонгос эдэр бол тэрийг хөдөлж авах зорж тэр нөгөө CD-г юм хүртэл мөнгөө одоо тэр нь зориулж хөдөлмөр одоо тодорхой хэмжээнийхээ $100-ийнхаа $30 зарах тийм зорилготой өсдөг гэсэн үг байхгүй бэлтгэгдэж тэр зах зээлдээ бэлтгэгдэж өсдөг. Монголын зах зээл тийм биш учраас энийг бид тооцоолох хэрэгтэй. Маш сайн тооцоолж тоо бодож ээж одоо би маш эртнээс би олон хэллээ бэлдээд байсан гэж ярьж байгаа тийм. Яг тэрнтэй ижилхэн өөрийгөө бэлтгэх ёстой. Олох ёстой. Тэр утгад маш их мөнгийг зарлагдана. Маш их мөнгийг чи одоо энэ тоглоомд өгөөлэн яадаг чиний дуртай тоглоом учраас өсөр нэг эцэст нь өсчихсэн тэр мэдрэмжийг олж байгаа. Хэдийгээр чи одоо тийм зай бидрэх худалдаж авах чадна одоо чадлаггүй Монголд ийм байлаа ч гэсэн тодорхой хэмжээний бас сайхан амьдрах боломжтой. Тэгэхдээ ээж аавынхаа хэлж байгааг бас сонсох ёстой. Ээж аав чинь чиний өмнөөс зах зээлийг бас бүтцэн байгаа гэсэн үг байхгүй. Зах зээлээ тооцоолоо чамд хэлж байгаа тооцоо. Тэгэхээр маш их тэмцлийн үр дүнд тэр тэмцлийг чи даах чадвар тэр өндөр амьдралыг цаана их өөр маш их тэмцэл ингэж жагаад хүрч байгаа тэр мэдрэмжийг авах энэ бүгдийг маш сайн тооцоолоод өөрөө шийдвэр гаргах. Тэрнээс одоо биднээс бэлэн шийдвэр авах гэж болохгүй л дээ. За залуугийн юм үү? Хариулт болж байна уу? Болж байна. Авч чадав. Би бол хэрвээ байсан бол авчлаа. За 40 настай эмэгтэй юм бол бас л ийжлэх. Насаараа гэхдээ хүн гоё дурсамжтай үлдэхийн тулд хүн дуртай зүйлээ их болохоор бүхэндээ би бас тийм байсан. Дуртай зүйлээ өөрөө одоо тайзан дээр гарахгүй удаан байх хэдэр тул нервтэр ийм болдог. Тэгэхээр яг тэр эмэгтэй хүссэн зүйлээ хийх байгаа учраас бас сэтгэл одоо цаанаш нь ихэд нь шүү дээ. Хий гэдэг юм тийм. Тэгэхээр зэрэг тэрэнд яах вэ гэхээр сайхан нэгэнт одоо энүүгээр 40 гарц учраас одоо нөгөө амжилт гарах зүйл маш бага л да. Үнэхээр юник, үнэхээр одоо өргөмөрц одоо супер гараад ирнэ нэг бас нэг. Гэхдээ энэ хоолойч нөгөө мөнхийн бэлтгэлтэй байлгах энэ бүгд чинь маш их одоо олон жилийн нөхцөл бий болж одоо бэлтгэгдэж байж бас хийдэг учраас дуулах гэдэг зүйл байгалийн авьяас байгаад ч одоо бас тэмцэл ухаан гарахгүй шүү дээ мэдрэмж энэ бүх юм байх ёстой. Тэгэхээр одоо 40 өөртөө сайхан дурсамжтай байхын тулд энэ чиглэлээр оролдоод CD дээр өөртөө гаргаж болно шүү дээ. Тэгээ зах зээлд амжилттай ганц хоёр сар хажуугаар нь ажиллах хэрэгтэй. Тэгж зөвлөмөр. Болж байна уу? Ажиллаа ямарчсан. Тийм дугаас өөртөө зориулсан CD гаргаж хүүхдүүдтэй үлдээгээд за дараа нь харамсахгүй. Тэндээс нь хүмүүс дууг мэддэг очвол сайхан мэддэг мэдрэмж тийм ээ. Тэрнээс одоо амжилт болоод тэрнгээрээ мөнгө олоод амьдранд бодлоо та шудраг хэлээ. За тэгэхээр одоо би танаас юм богинохны хэдэн асуулт асуугаад яг сүүлийн хэдэн асуултан дээр сайхан ярилцаад дуусгая гэж бодож байна. За хамгийн ихэнд нь за та өөрийгөө нэг хүүгээр тайлбарлаж хэлэх юм бол наран гэдэг хүнийг яг юу гэж ямар үгээр тайлбарлах вэ? Нар шүү дээ. Наран. За дараагийнх нь хамгийн анхны авчирсан цалин хэд настай байсан? Хамгийн авчирсан цалин ажил. Яг ажил гэж хэлээд байгаа надаас. Дуулах ажил. Одоо дуулах ямар ч хийж бол яг хамгийн анх одоо ингээд том болоо тий одоо том болоод юм уу тий одоо юу гэдэг 12 та 13 та ч юм уу тий 12 та би дүүхтэй хатаа ч гэсэн бидний юм хийдэг гэсэн шүү дээ 12 та би дууны уралдаанд ороод 30 төгрөгөөр шагнуулж ирсэн өсгөл 12 та тэгэхээр та их хэлжсэн байжсэн өөрийнхөө хамгийн ихний цалин авч хэлжсэн хамгийн дуртай ишлэл үг би түрүү хэлсэн их дуртай өөрийгөө л өөрийгөө ял өөр нэг ч биш миний л хэлсэн слоган лоос өөрөө гоё үг зя за энэ дээр болохоор та нэг нэлээд идэг хариулах байх гэж бодож байна.
Таны бодлоор таны хувьд одоо амжилттай явж байгаа өөрийнхөө хүссэн зүйлдээ ингээд амжилт олоод цаашаа ингээд тэмүүлэлтэй явж байгаа залуучуудын зуршил, дадал зуршил донд хамгийн их анхаараасаа гэж үздэг, чухал гэж үздэг тэр зуршлууд юу гэж бодож байна. Одоо яг өөрийгөө ялах гэдэг дээр жишээлбэл юу гэхээр тусах ч юм уу тийм. Яг та бол одоо ерөөсөө юм л да. Хүн дасгал хийх хэрэгтэй. Дасгал хийн гэдэг энэ дадал зуршлыг л одоо өөртөө маш сайн суулгах хэрэгтэй. Тийш 85 хэлтэй байж үтсэн шүү дээ. Их тархан байсан. Тэгтэл би одоо хятадтай тоглолт одоо энэ тарганаас болж бас багасч ирсэн. Тэгээ би турж өөртөө тэмцэж эхэлсэн. Тэгээ дасгалын амтанд ер нь орж эхэлсэн. Тэгээ одоо хүртэл дасгал хийж штэ. Заримдаа тастаад одоо ингэ зугаалж явах үед бас хай орхон л доо. Тэгвэл хүн дасгал хийж явахад маш их зүйлийг өөртөө бодож төлөвлөж өөрөөрөө яаж өөртөө их ажиллаж ирдэг байхгүй. Их зүйлийг нягтлж ирдэг. Энэ бол өөртөө ажиллах хамгийн гайхамшигтай цаг хугацаанд дасгал хийж явах. Тийм болохоор залууч та өөрийгөө дасгал хийгээд чин сэтгэлээс өөрийгөө дайшлаад дасгал. Тасралтгүй дасгал хийгээд үз. Яг нэг чиний тий. Би тэгээд хүмүүст хэлдэг байхгүй. Сарын өмнөх цацаа дасгал хийсэн сарын дараах цацаа хоёр асар өөр цацаа болдго юм аа. Одоо би олон жилийн өмнө нарангаа харддаг. Гэхдээ би яг залуугаас их бодолтой хүүхэд байсан л тэргээ хүнтэй хуваалцсан. Дотроо яг ингэн тэгнэ гэж бодож ингэж ажилдаг. Чи түрүүлж ирсэн би мэддэг байсан. Тэгтээ чи олж харсан гэдэг. Гэгч жишээ нь. Гэхдээ мэдээж дутагдлаа зөндөө хийсэн надад. Тэрнтэйгээ дасгал хийх болгондоо одоо хүртэл ажилдаг. Ойлгож байна. Одоо хүртэл ажилдаг. Яг өөрийгөө нэг секундээр ялах, өөрийгөө хэдэн хөдөлгөөнөөр ялах гэдэг чинь маш их төвчээртэй болгож аливаа зүйлийг нягтлж тэнцвэржүүлэх хамгийн чухал нөлөө үзүүлдэг дасгал. Тийм болохоор хөгшин залууг бүгдээрээ л дасгал хийх хэрэгтэй. Харвардын эрүүл мэндийн сургуулиас зөвлөсөн зөвлөмжийг тэр байсан байхгүй. 19 оны яг хамгийн сүүлийн зөвлөмжтэр хүн одоо өдөр дасгал одоо физиклийн бие хөдөлгөж хийж байгаа энэ дасгал зөвхөн бие ажиллаж байгаа биш, энэ тарих ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр дотроосоо эрүүл ухаантай байхын тулд гаднаасаа эрүүл биетэй байхын тулд ерөөсөө тэр цогц энэ бие организмыг маш гоё эрүүл байлгаж амжилттай байхын нууц exercise гэж яг одоо жишээ нь тархан хүний амнаас гарч байгаа үг. Өөртөө ажилдаг дасгал хийдэг хүний амнаас гарч байгаа үг хоёр. Нэг нь 80% баталгаатай ярина. Нэг нь 80% баталгаагүй ярина гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй. Ер нь бол тэгэл ойлгомжтой. Тэгэхээр өөртөө ажиллаж чадахгүй, өөрийгөө дайчилж чадахгүй хүн хэзээ ч хүнд баталгаатай үг, баталгаатай мэдрэмж, баталгаатай зүйлийг хийж хийнэ гэхэд үлдэх юм байхгүй да. Өөртөө ажиллаж өөрийгөө дайчилж өөртөө бодитоо яг биетэйгээ ажиллаад өөрийнхөө метаболизмыг мэдэрсэн тэрнийг өдөртөж чаддаг хүн бол ягаад ч хүнд итгэлгүй 80% чанар үзүүлэх гэж байхгүй. Яг мэдж байгаа учраас чиний өмнөөс хараад мэдж байгаа учраас зөвлөгөө өгөх хүртэл маш зөв гэсэн шүү дээ. За таны хувьд за өдийг хүртэл энэ одоо байгаа амжилттай өнөөдрийн хүртэлтэй энэ туулсан энэ амжилт хүртэлх энэ замд олон бэрхшээл цаадууд тохиолдсон байгаа тийм. Яг энэ дундаас яг танд өөртөө ингээд дурсагдаад хамгийн түрүүнд бодлолд нь орж ирдэг ч юм уу нэг ялж дийлсэн тэр асуудлыг шийдэж чадсан тэр дурсгалтай зүйлээ ярьж болох туршлага болгоод ч юм уу залуустаа. Тэрвээ ярьж болох болов. Үгүй олон зүйл байгаа шүү дээ. Олон зүйл. Тэгтээ шүү дээ. Хамгийн их хүнд садаа болдог зүйл нь хүн өөрөө хүнд садаа болох. Хүн хүндээ садаа болох гэж байхгүй зүйл ээ. Энэс илүүс өөр саад тодорхой юм байна. Бүхэн хүн бие биенийг эвддэг. Хүний хажуугүй хүмүүсийн нөлөөлөл. Чиний гой тэмцэж байгаа гоё одоо ирч хүчтэй энэ зүйлэн дээр одоо буруу одоо нөлөө үзүүлэх.
Тэгээд одоо ойлгохгүй яа. Тэгээд одоо сэтгэл рүү ус хаях. Итгэжсэн найзууд нь одоо буруу үг хэлэх. Энэ бүгд чинь хүнийг асар их юм гэвгүй одоо мэдрэмж төрүүлдэг. Энэ хүний сэтгэл зүйтэй одоо тэмцэж ирсэн тэмцэл маань хамгийн хэцүү тэмцэл. Ерөнхийдөө өөрийгөө ялж өөр хүнд баталгаажуулж харуулах гэж тэмцээгүүдээ би баярлдаг. Иймэрхүү одоо юм сэтгэл зүйн одоо эвгүй байдалд оруулах өмнө хоорондын ойлголцгүй юм тийм хүнийг ингээд өвтгсөн юм мэдрэмжүүдээс би ерөнхийдөө маш их хурдан холддог. Сэтгэл зүйн үг гаднаас гарч байгаа ийм хүмүүсээс ерөнхийдөө маш хурдан холдож зайлдаг. Энэ л ерөнхийдөө хамгийн их том бэрхшээлүүдийг ийм л юм гэж байна. Энэ л ах. Яагаад хар тамхи болж байна? Яагаад юмд дэгт болж байна? Яагаад буруу үг хэлж байна? Яагаад хүнийг хорлох юм болж байна? Бүх юм хүндээ өгсөн үйлдэлүүдээс хажуу нөлөөнөөс дийлэнх нь тийм байдаг тийм. Дийлэнх нь. Энэ тийм болохоор Монголд ч тийм болохоор ерөөсөө энийг маш сайн бодох хэрэгтэй юм шиг байна. Тийм. Миний хувьд бол ийм зүйл бас одоо шууд холдох засах гэж тэгж цаг зарцуулахгүй шүү юм ч би одоо шууд no гэдэг хариулт юм шсэн. Өгдөг. Тэ. Яг гэдэг no. Тэгээд тэр нь цагаа гарцдах. Цаг өөрөө сэтгэл зүг зарцуулаад нервтэй шаардлага байх үү? Хурдан өөрөөртөө хилдэг болох. Энэ чанарыг өөртөө бий болгосон юм. Яг дөнгөж 30 гараад одоо дэлхийн тэр долларын тэр бомтон болсон залуучуудын тэр зөвлөмж донд хамгийн топ 3-ын нэгт багтсан байсан байхгүй юу? No гэж яг орсон байсан. Яг үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Чи өөрөө юу хүсэж чинь чи өөрийнхөө гэмүүл өөрийн чинь ингээд одоо тэр зорилгоос ямар нэгэн зүйл нөлөө үзүүлэх зүйл гарч ирэх юм бол nice байна, найрсаг байна, хөрсөг байна гэд тэрэнд дургу байж ич ч юм уу тий. Тэрэн зарцуулах цаг байхгүй байж ич ингээд заа гэж хэлж болохгүй. Шууд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй гэдэг. Энэ яг л зөв. Тэгэхээр яг өөрөө ингэж тусгаарлах. Тэгэхээр хүмүүс энэ сэтгэл зүй айхтар сэтгэл зүйн одоо бодлогоо юм тийм ээ. Дадлгуудыг сайн суулгах хэрэгтэй. Тийм гэж би ер нь боддгийн шүү. Яг үнэ. За хамгийн сүүлийн асуултыг би танаас ингэж асуумаар байна. За одоо ер нь ерөөхдөө энэ бичлэгийг миний бичлэгүүдийг үзэж байгаа залуучууд нас илүү одоо залуу 40-с доош 45-аас доош насныхан байгаа. Тэгээ ялангуяа бүр залуучууд нэлээд илүү дийлэх 13 наснаас 35 орчим илүү их. Тэгэхээр яг нөгөө энэ дээр олон ингээд асуултын тэмдэг толгой дотор нь эргэлдэж байгаа залуучууд их. Тэгэхээр яг энэ юм асуулт асуумаар байна. Хэрвээ та яг одоо яг энэ шинэ generation буюу одоо энэ alpha, Y, Z, alpha гэдэг бүгд generation нэртэй. Тэгээ яг энэ сүүлийн 3 одоо яг одоо хүртэлх энэ сүүлийн 3 generation-ийн одоо толгойд олон асуулттай байгаа энэ залуучуудын оронд өнөөдөр та цоо шинээр та карьерээ эхэлж байгаа наран байсан бол юу хийх байсан бэ? Сони асуулт. Яг энэ сошиал, яг энэ олон энэ техник хөгжсөн, яг энэ амар тэмцэлтэнтэй тоон дунд ингээ алалцаа зүгээр өнгөнд ингэж нөгөө нэг бүх ач холбогдлоо өгчгүйгээд байгаа яг энэ цаг байсан бол. Би яг л өөрөө юу хүсэж байгааг л мэдрэхийг эхлээд байсан. Юу хүсэж, яг юу л тэмүүлээд байгаа. Өөрийгөө зөв ойлгох. Энэ олон нөлөөнд тэр тедэргүй би автахгүй тодорхой. Автахгүй. Угаасаа тийм характер байсан. Жохон үзэл мэдээж автахгүй тодорхой. Тэгээд өөрийгөө маш олон зүйл дайчилгаас. Одоо энэ чинь бүгд дасгал гэдэг сошиал медиа бүх зүйлийг үзүүлж штэ. Тэгэхээр өөрийгөө маш зөв наран бий болгоод дахиад л одоо тэмцсэн тий мэдээж өөр тактик боловсрол өөр тактик мэдээж магадгүй 10 хил дээр дуусна тийм
их жишээ. Урд нь 5-ыг бодсон байна шүү дээ. 5-6 бодсон. Одоо бол 10 өөр яаж илүү дайчлах хэрэгтэй байсан тийм. Илүү том багийг өөртөө урдан болж байгаа. Чам шиг октодыг урдан татаж байгаа. Их жишээ тийм. Би орхон шүү. Зя маш гоё хариулт байлаа. За тэгээд ярилцаалах юм бол дуусахгүй навтарын цаг тэгээд ирсэн цагаас нь хойш бараг боломж гарах болгонд нь хажууд нь очнаа л даа л ингээл юм асуугаал яриагийн сонсоод байгаа хэрнээ ерөөсөө ярилцах юм дуусахгүй байна. Энэ бичлэгч гэсэн үргэлжлүүлэл дуусгамааргүй л байна. Тэгээд гэтээ бас одоо дараагийн удаад илүү өөр сэдвээр хоёлаа дахиад ингээ ярилцах сайхан боломж олгоно гэж найдаж байна. Тэгээд найдах юу вэ? Ер нь болно. Болно. Яг тэгэхээр одоо нөгөө Америкийн тэтгэлэг залуустай олгох энэ ажил дээр ажиллаж байгаа. Тэгээд бит хоёрын хувьд цаашлаад бас дахиад одоо олон залуучууд үүд хаалга нээж өгөх, гүүрэн болж өгөх төлөө чадах бүхнээрээ хичээнгүүлэн ажиллана. Ер нь залуу хүүхдүүдийг сонсохыг хүсэж байгаа зүйлсүүд их байгаа. Гэхдээ тэгээд яг зөв одоо зүйлсийг сонсох нь их бага байгаа юм л да. Тэгэхээр би таныг надад энэ өдрүүдэд хэлж ярьсан маш олон сайхан зүйлсээсээ тийм товчхон хуваалцаа залууст зөвлөөсэй гэж. Сүүлийн асуултан дээр. За одооны залуучууд угаасаа их мэдрэмжтэй их өөр ертөнцид болчиход байгаа л да. Тэгэхээр зэрэг яг вэ зөвлөгөө өгөхөөс илүү түрүүний бит хоёрын ярьсан ярианаас маш их олон зүйлүүдийг олж харсан байна. Хамгийн гол зүйл бол бидний ерөөсөө зүрх сэтгэлээс авч хаяхгүй, хязгаарч хутгахгүй зүйл бол их орно шүү дээ. Тэгэхээр зөв энэ гайхамшигтай газар нутагт бид нар хэдхэн хүмүүс гэдэг би урд нь зөндөл хэлдэгсэн тийм. Дахиад тэрийг л яагаад бид нар өөрсдийнхөө зах зээлийг оюун ухаанаараа энэ бардам сэтгэхүүгээрээ өстийг эзэлж болохгүй гэж дайн зэвсэхгүйгээр бид нар энэ байдаг шүү дээ. Атанбаатар тийм оюун ухааны гихч шин ингээд мундаг залуучууд надад маш мундаг олон залуучууд уулзч байсан, ярьж байсан. Маш олон залуучууд гайхамшигтай. Хайрламар тийм хүмүүс зөндөө. Тэгэхээр зэрэг тийм залуучуудыг яагаад түрүүний чиний хэлдэг шиг ив нэгтэлтэй бид нар бие биенийг хүндлээ. Үнэн сэтгэлээс хайрлах Монгол гэдэг одоо эх орноо чин сэтгэлээс хайрладаг тийм сэтгэхүйг бие биендээ суулгаад хий дэмий одоо манай эх орн гэхийг орно яг тэрийгэ боддоор үзүүлдэг. Тэгээд ч эх орныхоо зах зээлийг тэлхийн тулд зөвхөн тархи ашиглан гадагшаа тэлэх ёстой. Маш их том боломжууд. Бид нар бол бас эсвэл өөр ертөнцид өссөн азтай хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг зөвхөн хөдөлмөрлөх хэрэгтэй, мэдрэх хэрэгтэй, бие биенийг хайрлах хэрэгтэй. Ийм нэгтэй байх хэрэгтэй тийм. Эх орныхоо төлөө хааш явсан, эх орныхоо нэрийг одоо гаргадаг, сайнаар гаргадаг ийм л байх гэсэн мөр өснө. Цөмөр гадагшаа гарсан ч цацаа шиг үргэлж хард. Эх орн биш үү гэдгээ үргэлж санаж явах хэрэгтэй. Гадны нулганы амьдрал тийм сайхан бас биш харж байгаа шиг. Хүн болгон Instagram, Facebook тэр гоё зургуудаар тавьдаг. Цаана хэрүүлтэй амьдрал юм. Өөя зовсон байлаа гэх тэрийг нуугаал аль болохоор хүмүүс сайхан зургаал тавиад инээгээл тавьж байгаа. Тэгэхээр зэрэг тэр нэг хүч чадал гаргаад инээгээ тавьж байгаа зураг шиг эх орныгоо цөмөр яг л тэгж бас авч явах хэрэгтэй. Гоё Монгол орн шүү гэж харуулах хэрэгтэй. Яагаад бид нар дандаа юм ядуу гэдэг ийм имижийг өөрсдөө бий болгоод байгаа юм бэ? Яагаад Монгол гэхээр л дандаа ийм гэсэн ийм байх ёстой юм бэ те? Ядарсан гэдэг ийм байх ёстой юм. Үгүй шүү дээ. Бид нар чадна шүү дээ. Тэгэхээр сүмөр энэ бол эх орн гэдэг бол агуу том бэлэг шүү. Одоо хүн болгон англиар ярьснараа ингээл зарим нь ингээд би Монгол биш гэсэн юм мэдрэмж сэтгэл зүйтэй суулгаад байна л. Ерөөсөө өөр шүү.
нэг хэлээр ойлголцох нэг өөр. Зүрх сэтгэлээр өөр юм тээж байгаа. Хүний хэлээр ярих нэг өөр шүү. Энэ бол өөрхөн охрон эх орныхоо газар шороо ус энэ навч гүйснэгоо мэдэрчээд одоо дуу хөгжим хуц унрууд бүх юм ингээд мэдрээд өмсөд мэдрээд ингээд хоолундаа ингээд дотроосоо ингэсэн мэдрэмж англиар ярихаар мэдрээгүй англиар ярих чинь бас өөр тэгэхээр зэрэг зөмөрөө эх орныхоо аяраас маш сайн сурчилж эх орныхоо нэрийг сайн дарлаа. Хүний газарт гарах хэрэгтэй. Зах зээлээ зөвхөн дэлэх ёстой. Ирээдүйн үр хөвгт залуучуудынхаа хойч хөвгт зөвлөж имиж маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тийм ээ? Ийм захиа бусдыг бүрдүүлж чадна шүү дээ. Яг санал хэлж байна. Хараа одоо бид бүхэн бүгдээрээ адилхан одоо юм ухаалаг ард түмэн. Монгол гэдэг цусны гүйж байгаа залуучууд шал өөр орны залуучуудаас үнэхээр өөр бидний тарих энэ одоо оюухан гэдэг зүйл. Тэгэхээр ганцаараа яг энэ дээр би нэг зүйл санагдаад байна. Алунгоо ихийн сургаал баг байхад ингээд ээж ярьж өгчээс. Нэг нэгээрээ ингээд тэр ингээрээс мартагдахгүй. Нэг сум өгөө 5 хүүдээ. За хугал гингөт бүгд ингээд тэр одоо сумыг аваад ингээд дор нь хугалчаа. Тэгээд таваар нь багцлаа тэр сумыг өгөө. За хугал гэхэд хинч хугалж чаддаг байх чи. Тэгэхээр яг л энэ л яг одоо тэр ямар агуу юу вэ те бүр маш одоо зүгээр нэг жижигхэн үлгэр шиг зүйл дээр л энэ одоо улс орны энэ том ив нэгдэл гэдэг зүйл ямар хүчтэй байдаг вэ? Ганцаараа явж ирснаас биш нэгдэж нийлээд нэг том цул болоод явах юм бол бид хинч дийлдэшгүй. Одоо энэ хөгжилтэй мундаг орнуудын биднийг эзэлж авах гээд байгаа тэр зүйлсэнд нь ингэж хугарахгүй тийм болох л одоо хамгийн том нууц бол ерөөсөө нэгдэх нэгнийгээ дэмжих энэ гой сэтгэлгээ суулгаж өгөх тий яг л тэрийг л одоо та маш гоё тэгсэн чинь нөгөө эцсийн үр дүндээ хүн болгон л энийг ярьдаг л үйл дээр цөмөрөө үзүүлэх хэрэгтэй. Яг энэ чинь бид нар цаана маш том зах зээл хүн болгоны хүүхдүүд манайх өршөлдүүлж чинь цөмөр одоо Монголынхаа имиж төр төрхийг гадна яаж тодруулахаас эхлүүлээд бидний бүтээгдэхүүн зарагдах бид нар оюун ухаанаа орлуулах авиас спортоо гадагшаа оруулах энэ бүгд энэ төр төрх их нөлөөлөх учраас үргэлж цөмөрөө Монголыг сайхан нэрээр гарах хэрэгтэй. Энэний төлөө ажиллаж байгаа спорт, соёл, урлаг, оюун ухаан одоо энэ бүх амжилт гаргасан хүмүүст дэлхийн амжилт гаргаж байгаа дэлхийг одоо үзүүлж байгаа тэр хүмүүст танк одоо үнэхээр маш их баярлалаа. Үнэхээр маш их баярлж байгаа. Энэ чинь маш том сурчлага. Энэний эсрэг ажиллаж байгаа нөгөө хараар юм хийж байгаа. Тэр хүмүүс энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрсний дөрөв маш богино хугацаанд бид нар ирээд буцсан. Тэгэхээр үүлийн үргэж нэг айхтар юм хүнд байдаг. Өнөөдөр чамд буруу үг хэлсэн дараа нь тэрийг зүрх сэтгэлээрээ яриач мэдрэх ээлж нь ирдэг учраас альва зүйл үүж бодлохтой ярих биенийхээ одоо зүрх сэтгэл муухай хүтэн мэдрэмж төрүүлэхгүй байхыг хичээж төрхөн хугацаанд асж байгаа атаа хорсол уур хилэн энэ бүгдийг хэдхэн секундаас дарж сураад муухай комент бичих чавал жоохон хүлээгээд үзчих хэрэгтэй тийм үү за юм л За ингээд өнөөдрийн дугаарт анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугааруудаар илүү одоо сонирхолтой зүйлсийг хүргэн бид бас хамтдаа маш сайхан зүйлсийг та бүхэндээ залуустай зориулж хийхээр ярилцаж, төлөвлөж ажиллаж байгаа. Хамтдаа байсан баярлалаа. Та нартай. Баяртай.